гаргаж харин цагаан танго төр хөдлүүлэн дэлгүүлж хадиртай бүжиг хэмнэл зүүнний одоо дасгарсан хамаг Монголын бүртмийн шинэ жил ирлээ. Шинэ галаа сайн байцгаана уу хүн зочдоо. Сайн байцгаана уу эрхэмцэн баяр татагтайнараа. Та бүхэндээ айслан ирж буй 2026 оны шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хүргэн дэвшүүлье. Баяртай шүнгийн гойхол бөмбөг модыг шаргуулах тэнгэрийн мөнгөн задаснаас бодрол бие чимэгтэй сүлт ногоон гацуурнаас баярын жавхаа цэцрүүлсээр шинэ жил ирлээ, шинэ он гарлаа. Сайн байцгаана уу? Сайхан байцгааж байна уу? Та бүхэндээ айлчлан ирж байгаа 2026 оны алтан цагтай халуун мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Өнөөдрийн сайхан өргөнд энэ сайхан өдөр шинэ оны шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр за Ямааны ноолоор тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэрийн үеийн одоо удирдлагууд ажилтан албан хаалтын төлөөл хүндэтгэн хүргэсэн гэжээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. За манай Ямааны ноолоор тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэрийн хамт олонны дундаас бас гавьяа төрсөн байгаа. Ингээд өнөөдрийн орны энэ цагаан шинэ жилийн баярын цэнгүүний үйл ажиллагааг нээж өгүүлж албан ёсны эхний өндрийг өргөн бариулдаг гэж та бүхэнд хамт ажилтны гавьяат ажилтан баудэрч таны өдөтгөн мөрья. Өдөр автоцгаано. За дасаан дэшиг өдөр шинэ оны баярын мэнд төргий маш гоё байна. Үеийн одоо найзуудтайгаа ажлын газрын хамт олон тоогон энэ ороо сайхан уулзаж иргэн сайхан дурсамжаараа гайсан тийм сайхан гайхалтай ороо идэвхжүүлж байна. Та нартай баярлалаа. Ажилтны комбинатад ажиллаж байсан ахмад ажилчид өнгөрсөн жил бол ажилтны комбинат ажилтны салбараа улсын 90 жилийн олж бид бүгд бас тодорхой хэмжээгээр тэмдэглэсэн байгаа. Тэр үеэр ерөнхийлөгч одоо тамга газраас дуудаад маньтай одоо ингээд сайхан алдаршол хайрлаа. Энэ бол алдаршолыг бол ихэсээ илүү бид бүгд та бүхэн ажил хөдөлмөрийн үр дүн гэж бодж байгаа шүү. Сайхан бүгдэнд нь шинэ оноо сайхан ухтаа сайхан ажил хөдөлмөр өндөтэй сайхан байхыг үнцэтэй сайхан өрөөнд дэвшүүлье. Одод рингэрдээ тагч цасан орноо орзалуухан хайр минь сэтгэл дотроо чингэрнэ үсэн тайзмэ чи бид хоёр гулгаад мөнгөн үүдийн тэнгэр дор сүлт молоо заснаа урдуудааны бүсээ хайр жаргалтай ордон дарстай хүндээ өргөн жаргалтай шинэ давхцсан бид бүхэн жаргалтай сарны гэрлэр дамжин засан бударнаа ихи ялдан дурлал мен зүрхэн дотоод өвдөдөнөө Сүхтэрэхтэй чи бид хоёр дахиад мөнгөн үүдийн тэнгэр дор гацур модоо чимнэ урдуудааны бүсээ хайр жаргалтай ордон дарстай хүндээ өргөн жаргалтай шинэ давхцсан бид бүхэн жаргалтай Ториго пүүс гэж байсан машин үйлдвэр. Тэн дээр бид нар машины үйлдвэрлэл дээр нь очиж машин яаж үйлдвэрлэдэг, яаж тоокрын машин дээр ажиллах уу, яаж зай завсрыг тааруулах уу гэдэг бүх юмнуудыг бид нар наривчилж бүгднийг сургадаг тийм байсан. Тухайн үед Японд Монгол улсаас бол Дамбаржа элчин сайд Цэвэн сүрэн гэж нарийн бичгэн юм хүн байсан. Тэгээд 75 оны 7 сарын 25-наас 10 сарын 25-ны хооронд бид нар 3 сар дадлага хийж ирээд тэр үед одоо энэ тухайн үед Монголын орчуудын эвлэлийн хорооны алт мөнгөний үйлдвэр гэдэг үйлдвэр байсны байрыг ноолрын үйлдвэрийн байр болгож засварлаж байсан байдгийг.
За тэгээд тэр үйлдвэрийн байранд бид нэр ирсэн чинь засварын ажил эхэлсэн, монтажийн ажиллагад одоо газар шороаны ажил хийх гэсэн. Тэгээд 75 оны намар юу 11 сараас бид нар оролцоод 76 оны 2 дугаар сарын дунд гэхэд үйлдвэр машин тоног төхөөрөмж хүлээж авахд яг бэлэн болсон байсан. Тэгээд 76 оны 2 сарын 23-ны өдөр энэ гурвалжингийн контейнерийн бааз дээр тэр машинууд ирээд буугаад хүлээж авсан. Ийм төвхтэй юм да. Тэгээд бид нар хаалганы онгоолгоод зээл 130 машин дээр ачаад тэгээд үйлдвэрлэлөө зөөж эхэлсэн. Тэгээд тэр машиныг бид нар огсороход бол Торигой Фүси Хирана гэж хүн Хаяшига дүүтэйг Япон мэрэгчлэнүүд дээр бид нар бүгдээр тухайн үед 6-7 хүн байсан юм чинь. Ингээд бүх гар бүлий оролцоод ингээд машинаа огсраад 76 оны 6 сарын 28-ны өдөр анх одоо коноп тарж үйлдвэрийг аргаар ноолуурыг гаргаж эхэлсэнтэй хялгсан ялсан нэг л сайхан цуцсан ёстой янзын гоё цагаан алт гэх юм да. Тийм намирсын сайхан юм гарч ирсэн. Тийм төвхтэй юм аа. Тэгээд энэ ягаад 50 жилиг одоо ингээд бид нар онцлог тэмдэглэж яах гэхдээ зэрэг 75 он гэдэг бол нэг хэрэг. 90 одоо 2025 он. Ингээд 70 жил өнгөрч байгаа үз. Энэ хооронд бол одоо тэр бидний эхлүүлж ирсэн юм уу тухайн дамжин сайдын даалгавраар өгсөн даалгаврыг одоо Монгол бид одоо үйл залгамжлаад хэрэгжүүлээд одоо говь компани гэдэг том компани одоо энэ ноолуурын салбарт 10 орчим мянган хүн маш олон том жижиг үйлдвэрүүд ажиллаж байгаа. Ийм төвхтэй юм да. Манай үйлдвэрийн төвч яг л говийн суурийг бэлдэж өгсөн л суур багхгүй. Тэгээд тэрнээс 81 он говь ашиглалтанд ороод тэгээд тэрнээс хойш бид нар 81 оноос бид нар говийн комбинат очоод тэгээд тэрнээс хойш би говь комбинат 2010 он хүртэл ажилласан. Тэнд дандаа санхүүгийн ажил хийгээд одоо ч ихсэн ажил хийгээд явж л байгаа. Ийм гоё ингээд зохион байгуулж байгаа энэ дүүнэртээ их баярлж байна. Энэ чинь түүхэнд олдохгүй шүү дээ тий. Дахиж хизээч бид нар 50 жилийн дараа уулзахгүй энэ чинь хамгийн гоё дурсамжтай л үе юм да. Бидний энтэй ганц дурсагдах юм бол жоохон 17 8 настай охтууд байсан. Одоо 67 8 хүрсгэсэн байна. Одоо үдээгээ 50 жил болсон. Тий. Тэгээд одоо бас өнөөдөр бид нартай нэгэн үе ажиллаж ирсэн. Өнөөдөр сэргсээ сууж байсан. Бурхан болооч настай одоо бас хүндэтгэл үзүүлэе гэж бодож байна. Олон ч юм бас үгүй болсон байна. Бас энэ хэцүү асуудал байна. Тий. Яа тэгээд ашиг тэлэхэд би тэрнээс хойш манайхыг буянгийн жагаа гэж авсан шүү дээ. Я одоо жаргал сайхан захиралтайгаа буян компани хамт олондоо би бас 20 гаруй жил хамт ажилласан байна. Тэгэхээр зэрэг энэ үйлдвэрийн хамт олбол жагаа захиралтаа эрүүл их саруу сайхныг хүсээд эх оноо ажлын өндөр амжилтаар ухтаарай гэж хүсэх байна бас.
сайхан үйлдвэрийнхаа энэ олон сайхан хамт олныг авч энд биднэрт уулзуулж байгаад маш их баяртай байна. Тэгээ та бүхэндээ одоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг өсгөн өрөö. төлөөлөгчдөө та бүхэндээ айлчлан ирж байгаа 2026 оны хатуу мэндийг өвлийн нүгэн аав өргөн дэвшүүлж байна. Хүлээн авна уу хүүхдүүдээ. Ордуугийн хоц 2025 онд төргиж бодрон аялах заснага цуурмад ийг чимж хөрс талтан дэлхийд цанхүүргэн татуулсараа 2026 оныг өвлийн нүгэн аав хүүхдүүд та бүхэндээ авчирлаа. Сайн явж ирвүү. За тэгээд Яманы ноолоор тэмээний ноосоо боловсруулах туршилтын үйлдвэрийн 50 жилийн арга хэмжээ гайхалтай сайхан болж байна. Та бүхэндээ бүгдэнд нь 50 жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Бүгдээ халуун алга шилтгийг бэлгэлж байна. Эрхэм хүндэт та бүхнийхээ төлөөллөөс бэлгэн гардуулахаар хүрэлцэн ирлээ. Хамгийн эхлээд Монгол улсын аж үйлдвэрийн авьяат ажилтан Баууд орж ирж өвлийн нүгэн аваасаа бэлгэн гардаг авроо. Баяр хүргэе. Баууд орж хүндээ 106-аад хоёрт тулж их сайхан жаргаж мөнгө сайхан наслын үлзийтэй сайхан өрөөнийг өргөн дэвшүүлье. За одоо санхүүгийн хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Алтан гац содонтой наран зэцэг иржүүлгээ авна. Сүрлэг Монголынхан үлчил явхад бадрасаа сүлмөдий ханаа. Аяа вацар иржүүлгээ авна. Аяа вацар. За одоо мастер цэнцүрэн иржүүлгээ авна. Цэнцүрэн. Өвчин дэвших хишгэлээ үржийлээд хасаа орнын борох уйнараа. Заброн күндгэмаа иржүүлгээ авна. Заброн күндгэмаа. За
Хүүхэд насанд бол өвлийн өгөө аваас бэлэг авах мөч хамгийн гоё найдан байдаг. Тэгэхээр өвлийн өгөө аваас бэлгээ гаргаж байгаа хамт олонны төлөөлөлтөө өдөрөө халуун атгачтай баяр хүргэцгээе. Ирүүдийг багаараа удаанастаарай. За одоо шавхсрын баярхангийн шавхсрын иржүүлгэн авноо. Шавхсрын сүлжигч одоо уран бэлэг иржүүлгэн авноо. Огтхоны дараа яруудваа анхан шатны дэлгэр сүрэн иржүүлгэн авноо. шишгэрэ өдөрчгийн яхай Сүрдэг Монгол орныхоо өлчрч явхад Сүлжигчдээ мөнх цэцэг иржүүлгэн авноо. Түргэн ажлынаа шагнагдсан цэцэгч заабун одоо энэ өвдөрөө маань ахтагчдын нэг ням цэрэгч нар маань өдийн өгөө аваас ирж бэлгээ авноо гэж. Үнэхээр тухайн өвдөрөө одоо бас нөгөө медианы гурван чөлөө гэдэг тухайн өвдөрийн ахтагч 6-гийн нэг хүмүүс яг араасаа сая одоо бэлгээр сүрэн мөнх цэцэг ням цэрэг гэж бэлгээ авч байна. Баяр хүргэе та нартай. За одоо эрх хангийн ганц иржүүлгэн авноо. Хуучин он бол 2025 он маань тав хүн зориулж чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлээ. Энэ өдрийн энэ сайхан өдрийн амар амгалан та бүхэндээ айлтгая. Өдрөн одож би энийг би өөрөө зохиосон шүү. Цаг баг байсан учраас өдрөн одож би хуучин он би өндөрсөн өрнөн ажил амжилтын гараагаад өгнээ. Улсын орныхоо өнцөд болон бүр ажил амжилт хөдөлмөрлөж буй үндэсний үйлдвэрлэх та бүхэндээ Эрдэнэт мал сүргийнхаа ашиг шимийг хүргэж энэ дэлхийд говь брендийг үүсгэн байгуулж явсан үе үеийн ажилтан, инженер, мэргэжилтэн, сүлжих хорхийн мастер бүх ажилчид та бүхэндээ үндэсний мал ургадаг шигээ урт удаан эрүүл аз жаргал хамгийн сайн сайхны хүссэн өрөө амжилт бүтээл амин байлаа аз одоо ашиг орлого дүүрэн байлаа аз жаргалтай хийж яваарай гэж Буучин хонон шинэ ондоо халаагаа За аз жаргалтай хэмэр дундаатай сайн сайхан явуулсан 2025 ондоо баярлалаа хүүхдүүдээ. Алдрын сайхан алдар ташилтыг өргөн баяа. За одоо ажлын ирж байгаа 2026 он маань бид бүхэнд чин сэтгэлийн сайхан эрүүлийн өгөө өргөн байна оо. 2026 он би ажлын ирж байгаа энэ шинэ ондоо Ноогрын үйлдвэрийнхаа 50 жилийн ав тэмдэглэж байгаа ажилтан удирдлагуудад бүгдээр бүх хүмүүстэй элгээрийн дөрөөр төвшин намрах найдан болох шиг өнөр өтгөн намсраа болох шиг баян затгалаа яваарай гэж цасан ширхгийн тоогоор инээд бэлгэлийн цагаан сүрний тоогоор хайр бэлгэлье гэж өглөө бүхэн өгийн сэнийг хэлцэж өдөр бүхэн хүний сайнтай ужиж ертөнцийн наран дэвэрдэж 9 үеэрээ жаргаж аваарай гэдэг сайхан яриад өргөё. Сайхан бэлгэлийн өнгөрсөн 26 онд баярлалаа. Та бүхэндээ бүгдэнд ямааны ноолоор тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэрийн 50 жилийн ой мэндийг дахин өргөн дэвшүүлье. 60 жил, 70 жил, 80 жил, 90 жил, 100 жилийн тэмдэглэж аж аргалтай сайхан амьдрахын өргөн
сайхан ирүүлийг дэвшүүлэн яалтыг яа хүүхдүүдээ сайхан баяр цагаарай. Цайлан мөнгөн тэнгэртэй цаасан уулз надулсан цагаатайхан өмсөлтэй сацэг чимэгээ сагсуулсан цагаатайхан өмсөлтэй сацэг чимэгээ сагсуулсан сүрдэг Монгол орныхон Үлчилдэг хадвадрасаа Сүлмөдийн ханаад Өвөлдийн ээрчиг хайруулцай Сүлмөдийн ханаад Өвөлдийн ээрчиг хайруулцай Хөөжин дэвших хишгэлээ Сүрдэг Монгол орныхоо сүрд модныхоо наадам Огтхон ялаа. Анх бид нар чинь 10 төгсөөл ерөөсөө нэг жоохон октод байсан юм чинь. Японоос 21 багш нар ирээл нэг орчуулагчтай. Тэгээд 6 сарын курс суугаад тэгэл 6 сарын курсээ төгсөөл манай Ямааны ноолог Тэмээнээс туршилтын үйлдвэрийг өөрснөө Японоос тоног төхөөрөмж ачиж авцраал. Тэгэл бид нар ерөөсөө бүх машинуудаа өөрснөө өгсөрч ирсэн. Бид нар ч одоо бол бүгдөө насаа хичтэй. Манай үйлдвэрийн 50 жилийн болж байна. Би энэ мэргэжлээр 48 жил ажиллаж байна. Тэгээ мэргэжилтэд дуртай гоё сайхан мэргэжил. Тэгээд манай ноолорыг чинь цагаан алт гэд нэрдэг ш. Тийм учраас туршилт говь дагсан энэ ажилласан хүмүүс бол бүгд ажлынхаа үр шим өгөөмрийг авч байгаа. Тэгээ би манай гэр бүлийн хүн хялаас ядах цэхэд ажилладаг байсан. Тэгээ гэр бүлийн хүнтэйгээ хамтраа дараа нь өөрсдөө хуваарь компани байгуулад газар тариалан энэ сүлжимлийнхаа чиглэлээр бас үйл ажиллагаа явуулаад ингээ хамтраад үргэлжлүүлээд энэ сайхан мэргэжлэр ингээ ажиллаж байна. Маш сайхан хамт олон, маш сайхан хүмүүс, удирдах хүмүүс байсан. Манай тэр удирдах даргууч гэсэн хүнийг ажилуулж чаддаг, хүний ажлыг дүгнж чаддаг, хүнд ингээ нэг мөнхөө нэг ажиллах урам зориг өгөх тийм сэтгэлтэй удирдлага бас байх. Их баярлалаа. Ялангуяа манай тэр бурхан босон дамжуу дарга бол үнэхээр хүний төлөө ажилтныхаа төлөө гэсэн тийм нэг хоёргүй сэтгэлтэй сайхан хүн байсан. Тэр үнийг бол дурсахгүй байхын аргагүй. Одоо ч хүртэл ингээд дуусч бүгдээрээ хэдүүлээ бахарч явдаг. Энэ үйлдвэрээсээ байр авч исэн. Үнэхээр энэ амьдралд бол баярлалаа багтшгүй олон үйл явдал байна. Тий. Тэгээ миний багш бол агуу багш Жаданбаа гэж байсан юм. Манай үйлдвэрийн дарга байсан. Намайг бүр ёстой нэрээ шаш угмаар ороолгон байж намайг сургасан. Тэгээд одоо тэргээрээ жижигхэн цэг ажиллаулаад нэг хүүхдүүдэд үйлдвэрлээд өгсөн. Ноодороо өөрсдөө гоёод ингэж амьдарч байна шүү дээ. Энэ үйлдвэр бол үнэхээр тийм сайхан анхны хамтуулан гэдэг хүний сэтгэл зүрхэнд багтдаг. Тэгэхээр энэ туршилт 50 жил гэж байна. Тий. Тэгэхээр туршилтын үйлдвэр яг олон үйлдвэр юм туршилсан да монголчууд. Тэгэхдээ танай туршилтын үйлдвэр үр дүнгээ дөгчөөд байна. Харуулсан. Одоо манай анхны үйлдвэр туршилтын үйлдвэр дээр үндэслээд одоо говь комбинат маань байгуулагдсан байхгүй юу? Тэгээ говь комбинатаас одоо салбарсан зөндөө олон зөндөө олон үйлдвэрүүд байна. Би ч гэсэн чи өнөөдөр манай ажлын байр гамд 10 хэдэн хүн цалинжуулаад бас ингээд ажил амьдралаа аваад явж байгаа байхгүй. Энэ хамт олон бол ёстой үнэхээр гинэ бас нэг ингээд хорогдож болох хамт олон гэх юм уу да тий. Амьдралын албаны дөрөв батлагаар зогсож ирсэн хамт олон энэ дундаас нэг ойлгохын маш цэцрэх өнчөрөөс намайг ичийн бамдаж орлож авсан энэ ахт би одоо баярлаж ачийн насан туршдаа санаж байна.
баярыг хуваалцж байгаад би маш их баяртай байна. За нэг жижигхэн түүх ярина. Би туршилтын үйлдвэрт ажиллаж исэн Эрдэнэ автор буюу Аниогийн охин байгаа. Тэгээд аамен одоо энэ хитэ байхгүй ч гэсэн байрлагч маань надад нөгөө санал тавьсан. Тэгээд би маш их баяртай хүлээж аваад тандхаа баярыг хуваалцахад хүрч ирсэн. Тэгээд аамен одоо тэнгис хэлээд одоо 10 жил болж байна. Тэгээд одоо анхтай минь хамт ажиллаж исэн цэцэгмаагч байна. Найз нь очлах маань ингээд камераа би хараад таньж байна. Би айгүй зүс мэдээ айгүй олон хүмүүс байна. Маш их баяртай байна. Тэгээд та бүхэндээ зориулаад хүмүүний нэгэн урсгал энэ тог өндөр хамт дуулъя. Thank you.
яг гоо ерөнхийдөө манай гэр бүл бол санаачилж ирэх та бүхэнд зориулсан. Тэгэхээр бид та бүхний бид бүгдийн төлөө үйлчилж байгаа хөтлөгчөөрөө сонгуулиудыг шудраг болох хаа гэж би бодож байна шүү. Тэр зөв үү? За одоо ингэж юм байна. Намаг нөгөө нэг хүүхдийн гар азтайгээ та хэд дундаа хамгийн арай бага учраас за тэгээ суулж байгаа шүү. За хөтлөгч нь ингээ гараа харууллаа шүү. За хамгийн ихний азныг сууллаа. Сүлжих цехээс от гэрэл. За манай баа хамт гэр бүлийн зүгээс энэ дуу султаны хамаас ивент гэж явуулж байгаа байх шүү. Баяр хүргье. За одоо от гэрэл гэж маань дараагийн асныг суулаа явчих. Будах цэхийн эрдэнэ очир. Будах цэх эрдэнэ очир астмада баяр хүргэе. Эхнээс маань дараагийн асныг суулна. За бэлэг мөнгө амтны дээштэй хамт астан болж байгаа байх шүү манайхаа. Баавах маань гэр бүлийн зүгээс азээ суулгаа явуулж байгаа. За сүлжих цэхийн цэвэр дорж тэндээс гэж явуулсан бай хараад явж шүү астан маань. За эгч маань. За дараагийн астан. За гоё астан мах өгчөө ширээ нэг гоё атаад шатдаг гэх байгаа. За гоё хүрээдээ Бусдын бай аз амжилтанд ахаа чис тэгнээсээ ташиж чадсан хүн аз амжилт ирдэг юм гэлээ. За дараагийн астын юм байна гэдэг амттай харцгаая. Орих цэхийн цэд махан байна. Яа эндээс гараад ирээ аста. Ингэхдээ бас авах надсаа та. Яа дараагийн астын маань орих цэхээс цэх болгоноос сүлжимдээс цэхээс ойхоос будхаас явж тий. За одоо дараагийн астаа дөрөж. 9 астаа дөрөж шүү манай. Баава ахын гэр бүл маань тий. За анхан шатнаас их тавин ямар гоё юм бэ чи ширээ болгоноос бараг астаа дөрөж штэ. За их тавин ахта баяр хүргэе. Азийн хонжороо гартаа аваарай. Адар даши манайха адар дашсуу дараагийн ас ирэх шүү. Энэ астаа астаа болж байгаа штэ. 2026 онд илүү астаа оттой тиймэртэй байгаарэ. За их тавин маань дараагийн астыг суг татаж гаргана. За нэрийг хамтдаа задлцгаая. За манай одоо аваад жахын гэр бүл цогцолагч сүлжихийн одмаа. За тэшигээс одоо гоё багаас шүү. Би хэдэн дараач ингээ атгаа их ташсан ширээс тоглоно гэж бодлоо. За баяр хүргье. За дараагийн хаасны суулна одоо. За нэр аваарай. За нэрийг бас аваарай. Өөртөө аваад татчихгүй юу? За дараагийн хаастаа. За баунаар жаа савсалэг ширээ маань гэр бүлийн зүгээс азын суулгаа явуулж байгаа. Олон насны төлөв шүү манай. Мастер долхор. Ширээс манай содортой ямар гоё юм бэ те. Одоо альцгээс тодруулмаар байна. Тэр хідээрээ манайха. Манайха альцгээс манай ширээ альцгээс. За. Сүлжихээс арай олон тодроод байна уу? Сүлжих саран туяа. Би яг таа идэх байна. Ахаа их ташаад өдөө ширээс гурав тодорчтой. Манай байна уу яагаад ч. Аз чи юм санаа байдаг байхгүй тий. За.
Мондоо байна. За. За ашгүй нэг ийшээ явлаа. Ашгүй шүлжихээс голлоо. Тамирсан шүү. Мастер цэцүрэн. За. Мастерын машинээс хоёр дахь мастер авсан боллоо. Баяр хүргэе. За баяр хүргэе. Ингээд 9 авсан маань болсон тийм ээ. За тань баяр хүргэе. Нэрээ авч. За энэ сайхан 9 сайхан 9 эрдэнэ шиг ерөөдөө сайхан 9 аасныг бүгэн зүгээсээ гэртлийн зүгээсээ тодорхойлсон бауудаар жах цонхны шаардаа баярлаа. Энэ надад ташаа. Это яг энэ цаг дээр те хоол идэх хоорондын цагаан нээд их удамжтай. Энэ ихтэй гарч ирсэн хүн болгон оролцохгүй. Ер нь бол их гоё. Ширээн дээр сууж байгаа хүмүүс өөрсдөө гарахгүй та идэг маань гаргаад байна да. Аа сууж байгаа хүмүүсийг тоглоом. За 1 2 3 4 5 одоо нэг ширээнээс манай ширээнээс гарсан уу? За нэгдүгээр ширээнээс нэг хүн гараад ирээрээ. 2026 оны шинэ оноо өгч байгаа учраас шинэ жилийн баярын дэвсгэл оруулж энэхүү одоо манай төшөлтийн тийм ээ үйлдвэрийн маань өнөөдөр 2026 оны шинэ жилийн баярын сүлд модыг шалгаруулах тэмцээн байгаа. Тэгэхээр гарч ирсэн хүмүүс маань оройны сүлд гацуур шинэ сууж хүмүүс энэ гацуураа чимэх зөв. Гацуур болсон. Зөв. За тийм учраас манай ширээнээсээ гарч ирсэн гацуураа манай монголчууд юу вэ түүгээрээ дайлна гэдгээ адилаар эмэг зүйл таксусаар гоё чимэглэл эдээ ундааны дээж түүх юу вэ түүгээрээ гарч ирсэн хүмүүсээ гоё чимэглээд өгөх юм аа. Тадарч цасан орноо Орзалуухан хайр минь сэтгэл дотроо чингэрнэ Үсэн кайзмэ Чи бид хоёр гулгаад Мөнгөн үүдийн тэнгэр дор Сүлт мага заснаа Урдурдааны бүсээ хайр чаргалтай Ордун дарстай хүндээ өргөн чаргалтай Шинэ давхцсан бид бүхэн шаргалтай Сарны гэрлэр дамжин засан бударнаа Их ялдан дурлал мен зүрхэн дотоод өвдөдөнөө Сүхтэхтэй чи бид хоёр дахиад Мөнгөн үүдийн тэнгэр дор гацур модоо чимнээ тэргүүний ажилтан, тэргүүний салбарын тэргүүний ажилтнаа чимэглэгдсэн гацуур гэдгээрээ онцлогтой байна гэж ойлголоо бүлэгчин. За баярлалаа тайлбар сонсгоо. За манай Батгүй ахын ширээ 3 дугаар ширээнээс тайлбарыг хийх зочныг өрье. Это манай гацуур бол гацуур гэж байгаа. Бүгдтэй гацуур гэдэг үстэй. Энэ гацуурын тайлбар хийснээс харахад бол үг өмгийн гоё чимэглэлтэй, орс чимэглэлтэй гэж юм. За орчин үеийн Сваровский, Тиранес, Суд бүх юм бас агуулсан байна гэж юм. За тэгээд дээш харсан ансартай эдийн онцгойгоо дээжийг шинжил учраас бэлэгдсэн гэж байна. За бөмбөлгөн чимэглэлээ тавьж өгсөн гацуур оройтой байдаг гэдэг оройгоо толгоон дээр нь тавьсан байна. За энэ минь бол бас нэлээд үнэтэй идэв. Одоо энэ зүүж өгсөн юмнуудын нэрээ гацуур авч өөрөө бүгдийг аваа явна шүү дээ. Одоо нэг гацуур авсан эрэг үүтэй. За баярлалаа. 50 жилийн ойгоо зориулж 50 жилийн за цагаан гацуур юм байна. Тэгээд 50 жилийн ойгоо бэлэглээд 50 төгрөгөөр
бодож байна те. За тэгээд ер нь бол нэг эргэлтэй таравч юм уу? За цагаан гацуур гэсэн бас артлын гэсэн яг гоё ингээд их сэтгэл гаргаад чимээд бас хувцас бараг хийсэн юм шиг байна те. Баяр хүргэе. За ямарч энэ таван гацуур дээр маань мэдээж алгадчтай тодруулах ширээ дээр дашин гэхдээ хинэх яг хамгийн гоё болсон байна гэдгийг бүгдээрээ тодруулах шүү. За тэгээд хамгийн гоё харагдаж байгаа гэж бодсон гацуураас хамгийн өндөр оноо авах мэдээж. За одоо манай хамгийн цаатлын ах шаараа бариад уршаа явъя. Хамгийн түрүүнд тайлбар хийсэн гацуур дээр өгсөн оноо сонсъё ахлагчтай. За нэг юм дараагийн ахын ширээний гацуур дээр өгсөн шүүгчтэй үлгээ. За нэг юм их байна те. Баярлалаа хоёр ах маань түр сууж ийте. Оноо нэг хийх явсангүй. За дараагийн энэ ганган гацуур дээр өгсөн шүүгчтэй үлгээ. За нэг юм сайхан болгоомжтой. За дараагийн манай энэ ганган гацуур дээр өгсөн шүүгчтэй үлгээ. За манай энэ цасан авах гацуур дээр өгсөн шүүгчтэй. Гарын бэлэг байвал 50 жилээ хийж байгаа ширээндээ бас гардууд зүгээр авч бодож чинь. Учи бүри гэрдэл цасан цайрнаа үнэхээр бүхэн минь харин дотроо бидбэрээ цагаан шөнийн тат чи бид хоёр болцоод цанцэн үүдийн тэнгэр дор сүлт модоор чимнээ урдурудаа мэдүсээ хайр жаргалтай ордон дарстай хундаа бүрэн жаргалтай шино Тэр үед бид нар одоо чанар чалгах хийжээлээ, маачр хийжээлээ, бүхэл юм хийж тэгээд би тэтгэвртэй гарсан. Хичнээн сайхан 18 өчтөө залуучууд тэмцтэй орж ирсэн залуучуудтай байсан. Одоо ч гэсэн сайхнаараа л байна. Сайхан ажлаа хийгээ сайхан бүх одоо уран бүх юм бол гоё юмнуудынх нь хийдэг шүү дээ. Одоо ноолуур гэдэг чинь маш чухал одоо их тансаг гэдэг. Тэгэхээр зэрэг би ноолууртай маш их холбоотой миний амьдрал бүгдээр ноолууртай холбоотой болохоор би ноолуурынхаа үйлдвэрт ажилчдтай хайртай байдаг. Тэр сайхан тэмцтөгч ирсэн хүмүүсийг юм сургаад ингээд машин дээр явуулаад юм оюулна гэдэг бол миний хамгийн бахархал гэж боддог. Би анх 1977 оны 7 сарын 1-нд нийт аж ахуйн үйлчлэгийн техникийн сургуулийг төгсөөд Нууны ноосны үлдээн нэгдлийн харьяа Яманы ноолуур Тэмүрийн туршлага үйлдвэр яамны томлолтоор ажилласан. Тэрнээс хойш одоо нийтдээ би туршлагын үйлдвэр болон говь компанид нийтдээ 32 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Тэгээд би анхных нь ойдлчин юм байгаа юм. Ер нь анхны ойдлчин. Багцлаад ирэхэд намайг ирэхэд юу анган шатаа одоо ноолуур ялгах цех гэсэн үг байхгүй юу? Одоо угаах энэ хоёр цехэл ажиллаж байсан. Тэгээд намайг ажилласан дараа хойноос Японоос тоног төхөөрөмж нь оёх сүлжих эрх тоног төхөөрөмжөөр бидэд урсгалж яраад тэгээд ажилд орж ирсэн. Тэгээд бид 78 оны 8 сард анхны одоо өдлөг гэсэн нэртэй ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж ирсэн байна. Энэ хамт олон бид нар одоо энэ урнаа дуламцуурын бид бол бас нэг одоо бараг 20 жилийн өмнө бас нэг уулзуулсан. Тэгээ энэ жил яг бид нар яг 50 жилийн ав болж байна. Ахиадны хамт олноо цуглуулчихъя гэд бид гурав ахиж нэгдээд энэ хамт олныг цуглуулж байгаа юм байна. Гэхдээ одоо энэ хүрэлцэн бид хүний хүрэлцээр урилгыг хүлээж аваад ирсэн хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. Тэгээ 26 хүүхэд ноосны нэгдэл дээрээд тэгээ тэн чинь 3 сарын курст сурж агаад шууд энэ туршилтын үйлдвэрд ирсэн. Тэгээ туршилтын үйлдвэр бидний 26 хүүхэд дээрээд оёх шүлжих гэсэн ихүүдийг шинээр байгуулсан. Тэгээд бидний бий бол анхны төлөөлөл тэгээд эх орныхаа алтан балиутыг анх барилцаж бас тэрнээс хийж бүтээж авсан.
тэрэндээ маш их сэтгэл хангалуун явдаг. Өнчөөрөөсөн би тэр үед намайг хөлгийн жолоонд амьдралын жолоо жинкнэр нь сайхан дөрөөлүүлж өгсөн миний хамт олон оюухын засгийн хамт олон тэдний мастер цэнцэрэн гэж агуу мастерта би насан туршдаа баярлаж тэрийн ачинд үргэлж санаж авдаг. Засгийн газрын шагнал автоо мөнгөцөг таны өдөр болтоо үргэлж олон жил үнэтэй ажиллаж амжилт гарсныг үнэлж хүнсүдэ өгөөдрөө сайдын 2025 оны А480 улсаар Монгол Улсын засгийн газрын шагнал өдөр болтооны тэргүүн ажилтан тэмдэглэл шагналж байна. Монгол Улсын засгийн газрын хүнсүдэ Мөхцөгч маань одоо энэ өдөрийнхөө анхдагч үзэгчээр ажиллаж байсан анхны одоо 6-гийн 1 гэж хэлж болохоор ийм сайхан гайхамшигтай өв бүтээлтэй эх орондоо за энэ хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн өдөрийн яамнаас төр өнсөж гэж хэлдэг. Төрийн сайхан яамны шагнал буюу одоо энэ гайхамшигтай сайхан тэргүүний ажилтан цол тэмдэгээ ингрээр нэлээж байна.
Би одоо 1986 онд Оросын албаны улсад одоо техникум, хэмжээний техникум төгсөж ирээд тэгээд дөнгөж 21 настай. Тэгээд хөнгөн үйлдвэр тухайн үеийн хөнгөн үйлдвэрийн яамны томилолтоор энэ туршилтын үйлдвэрт ажил амьдралынхаа гарааг эхэлжсэн байна. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд өнөөдөр үйлдвэр маань ингээд хэдэн үеж одоо болсон. Тэгээд өнөөдөр ингээд 50 жилийн ан дээр нууц бүр ингээд сэтгэл тогтоод байна. Үнэхээр баяртай байна. Тэгээд тухайн үед хамт төгсөжсэн манай найзууд бас энд ирчихсэн байна. Тэгээд хамт ажиллаж исэн энэ хүмүүсийг ингээд харахад яг ингээд тухайн үедээ эргээд очсон юм шиг гоё байна. Үнэхээр гоё юм баярлалаа. Манай шүлжигчийн хамгийн ихний цэг анхан шатнаас авсан утсаа бид нэр цамц болгож шүлжээд оёх руугаа шилжүүлж өгдөг байсан. Манай шүлжигийн охтууд голцоо залуучууд байсан. Хоёр ээлжээр А, Б ээлж гэж ажиллаж байсан. Манай ээлж их хурд мурд төлөөлөгчөөр 13 дугаар их хурд үйлдвэрчний 13 дугаар их төлөөлөгчөөр орж исэн. Манайх сайхан хамт олон байсан. 20 хэдэн жил уулзаагүй шүү дээ. Тэгэхээр гоё байна, сайхан байна. 30 жил болцсон байна. Бид нар дунд нь нэг уулзсан. Гэхдээ тэрнээс хойш 10 хэдэн жил уулзаагүй байж байгаа. Өнөөдөр уулзсан сайхан байна. Өөрөнд нь энэ туршилтын үйлдвэрийн энэ сайхан хамт олондоо бүгдөөрэнд нь баярын мэнд хүргье.